Баг үтийн мэндийг хүргэе. За тэгэхээр одоо тий жаргалмаа коуч битэрийг сонсоод байж байгаа хүмүүстээ магадгүй дараа нь нөхөж үзэх хүмүүстээ энэ цаг үеийн мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр болохоор жаргалмаа коучигээ урьсан. За тэгэхээр юу ярих гэдэг вэ гэхээр өөрийнх нь нишийн талаар тий midlife ер нь яг юу юм. Гэтэ өмнө нь би бас 2 удаа midlife коучтэй ярьжсэн. Гэхдээ коуч болгоны өөрсдийнх нь онцлог туулсан амьдрал тий туулсан мэдрэмжүүд өөр байдаг аа. За өнөөдөр тэгэхээр жаргалмаа коучигээ танилцуулъя. Тэгэхээр жаргалмаа коуч маань өөрийгөө танилцуулаад тий ер нь энэ midlife гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдэг талаар нэг жоохон ойлголт өгөөч. За тийм. За маш их баярлалаа. Юуны төрөнд намайг энэ удаагийн ярилцлагатаа урьж оролцуулсан маш баярснаа илэрхийлмээр байна. Тэгээд намайг жаргалмаа гэдэг юунаас зөвхөн маань жамаа гэж дууддаг. Би атгаа бит хоёр бол нэг багшийн шавнар байгаа. Тэгээд 2024 онд би Америк нэгдсэн улсуудтай топ коучинг академиг midlife coach-ээр ингэж төгссөн юм эмэгтэй байна. Нөхөр 4 охиныхоо хамт Улаанбаатар хотод ингэж амьдардаг. За яг midlife coach юу хийдэг юм бэ? Midlife наснд яг юу болдго юм бэ гэдгийг товчхон танилцуулахад би өөрөө анх ингэж коуч болохоос өмнө нараа Томсон багштайгаа уулзрахдаа яг тэр дунд насны гацаанд орсон тийм эмэгтэй байсан л да. Одоо өөрөөр хэлбэл Монгол эмэгтэйчүүдийн хувьд одоо яг 30 гараад эхэлгүй үгүй. Ер нь 32 наснаас төлөхөө гэж байгаа юм л да. Хүмүүс дунд насныхаа хямрад оржийнэ гэж ярьж багшийн маань өнгөрсөн 8 жилийн турш Монгол эмэгтэйчүүдтэйгээ ажилласан туршлагаасаа ингэж дүгнж байгаа юм. Энэ нь яг юу болоод энийг дунд насны хямрал гэдэг байгаа юм бэ? Энийг яаж мэддэг юм бэ гэвэл за өмнө нь ингээд би одоо ингээд өөрийгөө тодорхойлоход бол би яг эрт хүчтэй өөрийн гэсэн зорилготой юм эмэгтэй байсан. Тэгээд яг энэ 30 гараад яг миний ингээд өөрөө бодож байгаа 33 4 насны үеэс эхлээд би нэг за би үнэхээр өөрийнхөө хүссэн амьдралаар амьдарч гин үү? Надад нөгөө нэг хүсээд исэн зорилго мөрөөдлийнхөө төлөө би одоо явж чадж гин үү? Тэр эрч хүч нь байна уу? Боломж нь байна уу? Би үнэхээр хүсэжсэн карьераа бүтээв үү? Миний гэр бүлийнхаа төлөө би хамаг цагаа зарцуулж байгаа мөртлөө би яг өөрийгөө орхидуулсан байж тээ. Надад өөрийн гэсэн хобби алга байна, тэ санхүүгийн хувьд ч гэсэн ямар ч тийм баттай суур алга ингээд яг өөрөө мөнгө олж чадахгүй байна гэх мэтчлэн өөрийгөө маш их гол шүүмжилж эхэлсэн. Ийм асуултыг асууад хариултууд нь надад таалагдахгүй болохоор би өөрөө маш их өөрийгөө шүүмжилж ингэж босогтой харьцуулж эхэлсэн л тэ. Би ингээд яг олон хүүхэд гаргасан байлаагаад энийг ч гэсэн амжуулж чадж байгаа өөр эмэгтэйчүүд байна. Хажуугаар нь карьерээ хийж ийн тэгсэн чи би ганц юмдаа нухлагдаа сууж ийн гэх мэтчлэн маш их голсон. Тэгээ дээр нэмээд яг иймэрхүү байдлаа ер нь босод нэг их мэддэгдэхгүй юмсан гэж боддог байсан. Тэгээ маш их тийм нуугдчихсэн гэсэн үг. Өөрийгөө харьцуулсан, голсон, нуугдчихсэн. Тэгээд хамгийн амар зүйл нь юу байсан бэ гэхээр окей энэ нэг асуудал байгаа юм байна гэж мэдсэн мөртлөө тэрнээсээ гарах оролдлого хийгээл за яг нэг ном уншдаг хүн ер нь өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй гэсэн тийм бодолтой хүн байсан болохоор би нэг хэсэг ном уншдээ нэг за ёстой одоо нэг алаад ураад өгнө гэж бодсон мөртлөө буцаал нөгөө нэг юм давхарсан байдал руугаа ороод би чадахгүй юм байна болохгүй юм байна зүгээр л ингээл хിവэрэ бэжи гэж бодоол тэгэл нэг подкаст сонсос хэрэгснээ буцаал те нэг сэргэлт ерөөсөө 1-2 өдөр л явагдсан заяа. Тэгэл дахиад 7 хоногоор хямралын байдалтай иймэрхүүгээр би нэг баг 2-3 жилиг өнгөрөөсөн гэж өөрийгөө дүгнж байгаа. Тэгэл за одоо надад нэг нэг тусламж хэрэгтэй юм байна гэж бодоод би надад нэг туслах хүнийг хайж гисэн байхгүй. Тэгэхээр бас туслах хүнд амар цензуртай хандж байгаа юм л да. Тэгэхээр тэр нь яаж яах вэ гэхээр энийг чадсан хүнээс те би зүгээр нэг онл ярьдаг хүнээс биш энийг чадсан хүнээс нь би тусламжийг нь авъя гэж бодоод бас найз нөхдөөрөө дамжуулж агаад бас нэг багшийн маань өөр нэг шаваар дамжуулж агаад Нара Томсон багшигаа олж аваад би дунд насны хямралтай байгаа юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Яагаад ингэж Монгол эмэгтэйчүүд хямраад байна вэ гэхээр бид нэг 10 хэдэн өсвөр наснда тэ хүүхэд наснда бас 20 хэдэн наснда өөрийгөө яг бүрэн таньж чадаагүйгээс л болж байгаа байхгүй. Яг зорилго мөрөөдлөө яг зөв сайхан тодорхойлж чадаагүй өөрийнхөө юунд дуртайг мэдээгүй өөрийнхөө чадамжийг ямарыг мэдээгүй би юунд үгүй гэж хэлэхтэй юунд заа гэж хэлэх хэрэгтэй гэдэг ч юм уу те иймэрхүү хийх хязгаараа сайн тогтоож чадаагүй та өөрийгөө бүрэн олж чадаагүйтай холбоотойгоор ингэж би маш их хямарсан байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд үүнээсээ гарах арга замуудаа ч гэсэн шат араас нь те хувийн хөгжлийн сургалтуудаас олж аваад ингээд явандаа бол коуч болсон юм эмэгтэй байгаамаа. Тэгээд яг энэ үедээ байх хамгийн аимшигтай мэдрэмж нь юу гэдэг вэ? Би чадахгүй юм байна гэдэг ингээд те нэг бууж өгөхдөө тулах. За яг те өнөө маргааштай би хоол ундгүй байгаа биш те нэг амар муу ээж байгаа биш те. Энэгээр л өнгөрчийл дөө одоо те тэр одоо ажил карьерч дүүрч хүүхдэл зөөгөөд хоолоо хийгээл сууж бол энийгээ сайн хийгээд л байвал болох юм шүү дээ ингээд нөгөө нэг юм өөрийнхөө нөгөө тухтай бусаасаа гарч өгөхгүй ингэсэн
тиймэрхүү шийдвэрт хүрэхэд өөрөөр хэлбэл бууж өгч байгаа байхгүй тий. За яах вэ? Одоо энийг л айтайхан арчлаад явчих гэж бодсон байдалтайгаар ингэж бууж өгөх гээд байсан. Тийм болохоор би яг ийм эмэгтэйчүүдэд ийм зүйл ганц надад биш маш олон эмэгтэйчүүд Монгол эмэгтэйчүүд маш тийм хүн хямрал илэрч байгааг мэдсэн болохоор би туслая л да. Манай Лара Томсон багш манд ганцаараа хүчрэхгүй штэ тий. Энэ бас коучингийнх нь багт ороод би бас Монгол эмэгтэйчүүдтэй ялангуяа би ингэж хэлнэ. Гэртээ айгүй хүн дэр ингээл амбицлаад маш их зориг мөрөөдөлтэй явж ийсэн аа. Тэ амьдралын шаардлагаар гэхүү олон хүүхдээ уусноос гэхүү гэтээ яг энэ хүн бодны тулдаг зүйлтэй. Гэртээ олон жил суугаад хямарч яваа эмэгтэйчүүдэд илүүтэй туслая. Тэдэнд бас хямрал нэлээд гүн илэрч байгаа юм байна. Тийм болохоор тэдэнд туслая гэсэн зорилготойгоор коуч болсон ийм эмэгтэй байна. Бас донд насны хямрал чинь ийм зүйл өгдөг шүү гэж бас тайлбарч хэлж байна. За баярлалаа. Баярлалаа. Тэгээд маш гоё ингээд юм эмх цэгцтэй тэ тайлбарлаж өглөө шүү дээ тий. Тэгэхээр яг Jama коуч маань өөрийн тэр туулсан зүйл нь тийм ээ өөрөө маш их карьертай амбицтай эмхтэй байжгаад тэгээ хүүхдүүдээ ингээ гаргаад мэдээж хүн чинь нөгөө залуухан настай хүүхдүүдээ гаргах нь одоо зүүнт хэрэг штэ тий. Тэгээ гаргаад суусан ч гэсэн тийм амар амбицтай карьертай байсан хэрнээ тэндээс унчиж байгаа байхгүй ингээд нэг юм сэтгэл дотроо тий. Ингээл нэг юм за одоо миний үеийнхэн одоо бүгдээрээ ингээ лаг болчлаа тэгсэн би хэдэн хүүхд гаргаад ингээ гэрч суучлаа ч гэдэм үү тий. Одоо миний тэрнлүү ороод тэднэртэй ингээ энэ зэрэгт алхах гэж байхгүй болсон ч гэдэм үү тий. Тэгэд энийгээ болохоор өөрийгөө тайвшруулах гэж байгаа арга нь хөөрхөн амтан тий. За ингээл нэг хүүхд мөхтэй гайгүй хараал тий ямар бас айтайхан л байж штэ одоо гэл тайвшруулаад байгаа хэрнээ дотроос нь нэг юм үгүй ээ гэдээ орилоод байна штэ тий. Үгүй ээ гэл нэг за ийм зүйл рүү ордог. Тэгтээ бид нар ингээд ээжүүдийг бас ингэдэг байхгүй юу? Гэртээ хүүхдээ хараад байж байгаа ээжүүдийг ингээд зүгээр байж ийж, зүгээр сууж ийж, баг хүнээр тижээлгэж ийж те. Баг юунд нь ингэдэг юм гэж ярьдаг. Гэтэл яг үндэ тийм биш байна. Хүмүүсийн зүрх сэтгэл гэдэг чинь өөрөө ингэж хөдөлгөөнд орж энерги нөгөө эмоцоо илэрхийлж те. Энерги үйлдвэрлэхгүй байгаа үед хүн ерөөс ингэж готрол руу л орно. Өөр одоо арга зам байхгүй. Тэр Jama коуч маань түрүү хэлсэн те. 30 гараад л Монгол эмэгтэйчүүд тэ ерөнхийдөө юм хямрал руу орчоод байна. За тэгээд тэр нь тийм ээ хүүхэд насндаа тий тэр нэг залуу байхдаа өөрийгөө таньж мдээгүй гэдэг үг айгүй чухал үг шүү. Тэгээ өөрийгөө таньж мдээгүй учраас өнөөдөр яахаа мэдэхгүй гацаанд орчиж байгаа шүү гэдэг зүйлийг хэлээд байна. За тэгэхээр би Jama коучсоо бас нэг асуулт асуумаар байна тий. За илэрдэг шинж тэмдгээс нь одоо ер нь төрөнхийдөө ингээд бас яг нэг юм цус хэлсэн. Гэхдээ өөр одоо нэг дэлгэрэнгүй тий. За нэг ийм юмнууд илүү түлхүү ингээд надад бол мэдрэгдчихсэн гэдэг зүйлээ яриад өгч энэ айгүй чухал байдаг тий. Яагаад тэгэхээр бид нар ч одоо өөрсдөө оншилж мэдэхгүй байгаа штэ. Тий. Зөвхөн л мэдрэмжээ ингээд би бас ийм мэдэрдэн штэ. Би бас яг ингэж байгаа штэ гэж л хүмүүс ингээд би ч одоо бас хямраад байгаа юм биш үү дээ гэдэг рүү орж ирдэг учраас би Jama коучсоо тий тэр мэдрэмжүүдийн тухай нэг жоохон яриад өгөөч гэж хүсэж байна. Баярлалаа. За маш их баярлалаа. Ер нь бол тий ерөнхийдөө миний толгойд юу бодогдож ийн вэ гэдгээс илүү надад юу мэдрэгдэж ийн вэ гэдэг рүү анхаарах нь ер нь бол маш чухал юм байлээ гэдгийг би сүүлийн 1-2 жилийн хугацаанд бол маш сайн ойлгоод авч байгаа. За яг хоо миний толгой дотор юу бодогддог байсан нэг би зүгээр эхлээд хэлье заяа. Би надад юу бодогддог байсан бэ гэвэл надад би нөгөө шинжлэх ухаанаар эхлээд явж исэн эмэгтэй болохоор өөрийгөө доктор профессор болно гэж ерөнхийдөө тийм толгойд зурагlalтай байсан байхгүй юу. Тэгэл 32 3 хүртлээ ингээд бодож байгаа. Окей. Надад цаг хугацаа байна. Надад цаг хугацаа байна. Боломж байна. Окей, би хүмүүсээс нэг жоохон нэг 5 6 жилийн хойно л эхлэх юм байна. Гэхдээ асуудалгүй гэдэг ингээд толгой банк хэлж байгаа боловч миний доторх мэдрэмж нь ингээд баан бөхсөөр л байсан байхгүй. Юу нэг надад ч боломж алга байна. Би чадахгүй болчлаа. Би надад одоо юу байдгийг те чадвар нь дутж जैन. Миний энэ дотор байгаа одоо нэг өмнө нь олж авсан чадвар мэдрэмж одоо юу гэдэг арга барил одоо юу туршлагууд маань ингээд бөхсөөр байна. Энийг би өнгөрч чадахгүй байна гэдэг ингээд өөрийгөө тийм голох мэдрэмжтэй яваад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл өмнө нь чадчихсан би ч лаг уг нь бол дэжгүй хүн байсан штэ гэсэн мөртлөө одоо ингээд өөрийгөө харахаар гинт танихаа бичдэг. Хөөе саяхан ботл нэг болно гэж бодогдоод байсан нэг чадна гэсэн юм дотроо байгаа л байсан бол ингээд нэг яг тэр дунд нас гэж бүр үнэхээр байгаа байхгүй тий 33 4 наснаас эхлээд яг би яг чадахгүй болцсон байж тээ би нөгөө жаргалмаа биш вэ штэ бүр ингээд амар өөр хүнээр өөрийгөө харж байгаа юм шиг тэр асар их голтын байдалд орж байгаа байхгүй энэ нь тэгээд бас болж байгаа биш байхгүй аажмаар нөгөө нэг амар чадаал тий одоо би нөгөө нөхөртөөгөө нөгөө хувийн IT бизнестэй шүү тий тэрэндээ ингээл амар оролцоол шийдвэр гаргалтанд явж байгаа л тий тэгсэгээ надаас нэг юм асууд би ингээд таг мэдхэ очсон байдаг. Гэвч тий хөөхтэй хараад хэдэн жил согтоо тэр холиод итцсэн байдаг.
Дэх нь нэмээд ингээд ажлынхаа өмнө нь би нөгөө Tiger Shark эргөө үйлдвэр чанарын менежер бас хэдэн жил ажиллажсэн. Тэгээд манай ажлынх нь надтай холбогдоод энэ юу вэ гэж надаас асуухад би так гэд хариулж ирсэн. Гэнт бүр мэдхэ болцсон байдаг. Хүн үнэхээр ингэж гэртээ суух хугацаанд ингээд чадвараа өнгөлөхгүй бол тэр нь ингээд байхгүй. Ингээд баг багаар эхлээд чадаж явж байснаа нэг төвшөнд хүрэхээр ингээд гинт нэг толгойд бүр ингээд мемори хүртэл те дурсамжинд хүртэл ингэж бүдгэрсэн байдаг юм байна лээ. Яг тэр мөчөөс би бүр чадхаа болцсон байна штэ. Тэ тэр ингээд сураад гүйцэнэ гэсэн ингээд бодол тэдний хүртэл байсан боловч нэг яг хэсэг дунд насны хугацаанаас би чадахгүй байна. Би яг чадахгүй байна гэсэн тийм мэдрэмжтэй болд юм байлээ. Тэгээд өөрөөр хэлбэл маш их өөрийгөө голдог. Тэгээд нөгөө олж авсан чадварууд нь ингэж бүдгэрхийн хэрээр би одоо ингээд яг доторх мэдрэмж юусэн би хөгшөрчлөө. Би энийг чинь ингээд гаргуу сайн чадчихсан юм чинь цаг чадхаа болчлоо гэсэн бодолтойгоор ингээд хөгшөрчлөө би чадаргүй болчлоо гэсэн тийм өөрийгөө маш асар их голох мэдрэмж орж ирж байгаа байхгүй. Тэгээд тэрийг хоёрдугаар юу яадаг вэ гэхээр ингээд өмнө нь болохоор жавлмаа сайн жавлмаа мундаг гэдэг үгийг ингээд сонсож ингээд явж байхад окей явуулж ирсэн бол гид тэр үгнэд орж ирэх болчдөг. Магтаал бүр зеро болдог. Тэгээд энгийн юмаа хүртэл чадхаа болохоор ингээд нуугддаг. Яна энийг би нэг хүнд мэдүүлчихгүй юмсан гэж боддөг юм билээ хүн чинь. Яагаад гэвэл нэг хүнээс дандаа нэг сайн мундаг байна гэсэн те нэг юм төгс төгөлдрийн магтаалыг авсаар байгаа тэр нь ирэхэ болчоор энийг мэддэгдүүлэхгүй байсан. Яна энд нэг зэвэрж байгаагаа мэддэгдүүлэхгүй юмсан гэж бодоод эхлээд голно. Тэгээд нуугдна. За тэгээд энэ дотроос чинь окей за яах вэ нэг хүмүүс мэддэгдүүлэхгүй их гарчихгүйхан явж ия гэж бодж идэл ингээл дотроос нэг юм ингээд зулгааж идэг байхгүй юу. Тэр нь надад юу болж гарч ирсэн бэ гэхээр уур болж гарсан. Маш их уурсан. Тэр уур одоо хамгийн ойрын хинт илэрхүү. Би болохгүй надаас би баг хүнийг дээрлэж штэ гэж мэдж байгаа мөртлөө би ингээд хүүхдүүдэд тэрийг уураа гаргаж байгаа байхгүй юу. Окей би эдний төлөө цагаа зарцуулаад гэртээ байгаа юм байна. Тэгвэл эднэр хичих хэвээр гэж би бодож байгаа байхгүй юу. Одоо хичээл сонсох. Би бүх юм ингээ хангаад өгж яхад эднэр те завсаргүйгээр хичээл номоо хийгээд ерөөсөө өөрийгөө хөгжүүлээд элдв уралдаан тэмцээнд ороод медаль аваад медаль авахгүй байсан ч хамаагүй ямар ч сан ороод ингээд явчих хэвээр тэднийг ингээд юу яж байгаа байхгүй амар ингээд шахаж дарамтлж хэлж байгаа байхгүй юу. За яг томчууд нь тэр дарамтанд өртөж байгаа мөртлөө тэр жоохнууд ихчийг нь шахаад байгааг анзаарч штэ. Тэдний яриа хүртэл өөрөлдөг би сургуульд орохгүй ээж гэж байгаа байхгүй. Даалгавар хийхээс айж штэ ээж ингэж даалгавар юм гоё тий. Тэгэхээр нөгөө хүүхдүүдэд дарамталж тэднэртээ уураа гаргаж хэлж байгаа. Энэ өөрөөр хэлбэл дотор байсан хий гэсэн хүсэл мөрөөдлийг хийж чадахгүй юм байна гэж бодохоороо энэ нь ингээд хүнийг өөр янз янзаар ингэж гаргаж ирдэг юм байлаа. Миний хувьд тэр нь бол уур байсан. За тэгээд ууралчаараа юу болдог вэ гэхээр гимшин. Нөгөө хэдийгээ ингээл нэг өдөр хамаг даалгаврын шалгаад уурлаад нөгөө хэдийгээ нэг хэвийн байдалд ороод эхлэхээр би чинь юу хийчвэ гэж бодоод гимшлийн байдалд ороод гэмсэн хүн юу хийдэг вэ гэхээр шаардлага тавьж чадхаа болдог. Буцаад шаардлага тавьж чадхаа болдог. Буцаад нөгөө байдал чинь үүсэх үедээ гэж болохоор би өөрийгөө нам дарах арга маань юу байсан бэ гэхээр өөр юм бодохгүй. Кинонд орчих тий нэг олон ангид кино үзээ. Би тэрэндээ толгоогоо ажилуулчих юм бол би хүүхдүүдэд анхаарахгүй ямар ч хоол ундаа хийгээд даалгавар анхаарах мөртлөө хитрхийг ингэ шахаж яах мань буцаж ингэж ууралж өөрийгөө дүрлзүүлэх юм боломж минь багасна гэж бодоод миний толгой ингэж ажиллаж байгаа байхгүй. Тэрэндээ сатаарад хүүхдүүдэд ингэж хэсэг орох. Тэгээд буцаад нөгөө нэг омглон байдлыг хэрэгс хэрэгдэг юм байна зү. Тэгээ шахаад ингэж нэг юм тойрог маягаар ингэж миний амьдрал ингэж яваадсан байхгүй. Тэгээд ойлгож байгаа юм л да. Ингээд яг эцсийн мөчтэй ингэ хүрдэг юм билээ. Хүүхдүүд л ер нь намайг бол ухааруулсан ингэж хэлж хийсэн миний охин. Ээж би сайхан амьдрнаа. Та над зүгээр л итгээд намайг ингээд орхиж болохгүй юу ээжээ гэж хэлсэн байхгүй. Тэгээд яг тэр үг л намайг бол сэхэрүүлсэн. Окей. Миний арга барил болохгүй байна. Би өөрөө өөртөө хичээгээд тэмцээд тэ хүүхдэд дахиж уурлахгүй бай гэдэг ном авлаа тэ токсик ээж гэж ном авлаа. Ээж 1% өөрчлөгдөд хүүхэд 100% өөрчлөгдөж гэж ном авлаа. Тэгэл еврей нарын хүүхдээ хүмүүжүүлдэг аргуудын номыг авлаа. Маш их ном байсан. Тэгэл тэр чинь нэг юм санагдчихл байгаа юм л да. Үнэхээр санагдж байгаа. Ууралж яхад 10 тоолно шүү, 10 тоолно шүү гэж бодоод 10 тоолсон ч нөгөө уур байгаад байгаа байхгүй. Тэгээд нэг тэгээд яг миний хүүхдийн хийсэн үг намайг сэхэрүүлсэн. Окей, би чадахгүй байна. Би үнэхээр ганцаараа чадахгүй байгаа юм байна. Бас нэг хүүхдтэй нэмдэг нэг зүйл байдаг нь болохоор хань ижлээ.
би чинь чамтай танилцахдаа ийм цоглог сайхан охин байсан шүү те. Хүүхэд гаргаад гэртээ суухаасаа өмнө би ийм карьер бүтээсэн эмэгтэй байсан. Би тэрийг завсарлаагүй бол өдөөд би энд хүрэх байсан. Яагаад гэвэл би нэг завсарлаагүй эмэгтэйчүүдтэй өөрийгөө харьцуулж байгаа байхгүй юу? Хамт надтай хамт карьер нэг байгууллагаас ч юм уу те эхэлсэн эмэгтэйч. Би энд дор хаяж би энд байх байсан. Миний цалин дор хаяж ийм байх байсан гэл ингээд нөхөртөө би нэг гоморхоод эхэлж байгаа байхгүй юу? Би чиний карьерийн төлөө гэдэг би одоо энэ нөгөө бол ярьдгүү одоо ботхоос чинь нэр үнэхээр санаа зовмоор байна. Би чиний карьерийн төлөө би өөрийгөө ингэж золиослон одоо чиг миний дарамтлаг айгүй муухай гэн одоо чи гэртээ суу гэж би ингэж хэлдэг айгүй муухай. Би ажил дотроо тэр ажлыг хийж чадна гэсэн итгэл байхгүй мөртлөө хажуудах нь хэмэлж байгаа байхгүй. Тэгээд би одоо ажиллахыг одоо намайг бодох цаг нь болсон гэж би ингэж ярьдаг байсан. Тэгээд миний хүүхдийн хийсвэг намайг ухааруулсан. Тэгэл ер нь бол юу байсан да? Тусамж хайгаал явсан л да. Өөр одоо би нэг базаад хэлэхэд бол өөрийгөө голно, нуугдна, тэгсэн мөртлөө дотор байгаа тэр хүсэл тэмүүлэл чинь уур болж хүүхдүүдэд гарна, тэднэрт уураа илэрхийлнэ, хажууд ханаа хэмлэн нэг иймэрхүү байдлаар миний одоо мэдрэмж үйлдэлүүд бол иймэрхүү байдлаар дунд насны хямралд авал илэрч байсан. Баярлалаа. Тэг үнэхээр гайхалтай тий. Яагаад бид нар чинь нэг юм тэр дотор байгаа юм өөрөө ойлгоогүй үед тэр уур хаанаас гараад байгааг ойлгохгүй хүүхдүүд л уурлуулад байгаа юм шиг тийг санагддаг угаасаа. Хүүхдүүдэд л нэг юм тий сэтгэлд хүрэхгүй байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд нөхөр л нэг намайг ойлгохгүй хайрлахгүй байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд идэг. Гэтэл яг үнэндээ дотроо өөрийгөө ойлгохгүй. Гэхдээ дотроо өөртөө амар итгэлгүй тэгэл амар их гутарж байгаа тий ингээд өөрийгөө хоцорчлоо би ингээ хин чиш болж гин гэдэг юм а мэдрээд байгаа тэр мэдрэмж чинь өөрөө жам коучийн хувьд бол уур болж гарсан байж тээ тий. Тэгэхээр нэрээс яг ингэдэг шүү. Одоо тэ нэг нөхөртэй хэлэхээр инээдтэй шүү дээ. Гэр бүлийн бизнесээ тэ би чиний карьерийг гэл ингээл тэ бүр ингээд тустай амьдраад ах шиг байгаа. Хоёр гэр бүл болсон юм шиг. За тэгэхээр би ч гэсэн бас нөхөртөө ингээл би чиний хувьд хинч биш гэл тэ ингээл уурлахаараа нэг юм сони юм яриад идэг тэ. Гэтэл яг үндэ тэр үг нөхөр зориулагдсан үг биш байсан. Тэ яг л миний дотоодоос өөртөө хэлж байгаа юм байсан. Тэ би хинч биш болж ийн гэдгийг мэдрээд байгаа учраас тэрийг яг гаргаж ингээл тэгэл яг нөхөртөө ингэж хэлдэг тий би өмнө чамтай суухаасаа өмнө гэл нэг тэрний өмнө л дандаа нэг эмгтээчүүд чинь нэг лаг байсан байдэн штэ тий чамтай суухаасаа өмнө би ингээ явсаа би чамтай суугаал гэл ингээл нэг одоо нөхөр маань миний энэ азгүй байгаа байдлыг буруут нь олж одоо хувирж байгаа тий за тэгээд хүүхдүүдээс айгүй өндөр шаардлага тавьдаг яг тэгэхээр өөрийнхөө амжуулаагүй зүйлүүдийг хүүхдүүдэрээ хийх гээд байгаа. Тэснэ дээрэс нь тий одоо жишээлбэл ингээд дараалаад олон хүүхд гаргаснасаа гэж гутарж байгаа бол тий нөгөө битгий хүүхд гаргаарай. Битгий эрт олон төрөөрөөч гэдэг юм уу тий. Битгий эрт хүнтэй суугаараа гэдэг одоо ийм юм одоо хүүхдүүд бас хэлчихдэг тий. Тэгээд хүүхдүүд амар чухал зөвлөгөөл өгөөд ах шиг байд юм аа. За тэгэхээр үнэхээр ийм зүйл болдог байх нэ манайхаа. За тэгээд жам коуч маань хамгийн чухал хэлсэн зүйл нь тий би ганцаараа чадахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхээр нэг жама коуч манаас яг ингээд надтаас эдгээр темпийн хүн байгаа хгүй. Би бас амар их ном уншдаг. За тэгэл хувь хүний хөгжил, тарих, марих гэл ингээд уншаад л байна тий. Тэгээ тэрийгээрээ бас өөрийгөө их гайгүй гэж бодож байгаа шүү дээ. Би чинь бас бусад хүмүүсийг бодвол гэж бодож байгаа. Гэтэл яг үүндээ тэгсэн ч гэсэн биднэрт нэг юм чиглүүлэгч тий юмыг нэг өөр өнцгөөс хараад ингээ хилээд өгөх хүн заавал хэрэгтэй байдаг юм аа. Тэгэхээр бит хоёулаа нэг багшийн шав тий яг л ингээл хэцүү эргэлцсэн гатсан тэр сонин мэдрэмжтэй байж байгаа багштайгаа уулзсан тий коуч гэдэг хүний тэр тусламжийг авсан тийм учраас энэ зүйлээсээ гарчихсан тэр зүйлийг эдгээгээд эмчлээд гарчихсан. За тэгээд одоо бол миний амьдрал бол яг ард нь бол хിവэрээ явж байгаа шүү дээ. Нөхөр хിവэрээ байгаа, хүүхдүүд хിവэрээ байгаа. Гэхдээ би өөрчлөгдсөн. Тэгээ жама коуч маань өөрчлөгдсөн. Тэгтэл зүгээр л гэр бүл тэрчгээрээ ингээд те хамаагүй өөр төвшөнд очиж ингэж амьдарч болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг л хэлэх гэж бид нар коуч болдго юм а те. Өөр шиг минь ийм бодолтой ийм нэг ийм өрөвдлийн те ийм сони ихтгэл үнэмшилтэй хүлэгдчихсэн сууж байгаа хүмүүс итгэл найдвар байгаа шүү манайхаа. Наа чин боломжтой, наа чин амарч зүйл биш юм байлээ те. Болчдгийм байлээ гэдэг зүйлийг хэлхийн тулд коуч болсон. За тэгвэл одоо жаргалмаа коучийнхан те энэ нэг ядаргаатай зүйлүүдийг эдгээгээд эмчлээд. Тэгээ одоо юу хийж байна? Одоо юу болоод байна? Тэр талаараа яриад өгөөрэй. За баярлалаа. За маш их баярлалаа. Яг энийг янда гэд бодож байсан. Тэгсэн. За яг одоо яг юу болоод байна вэ гэхээр би гэртээ суугаад би зэвэрчлээ гэсэн ийм бодол тий би гэртээ суугаад ингээд болохоо байчлаа гэсэн бодол
хамгийн хортой бодол юм байна гэдгийг би бүр ойлгосон. Яг тэгвэл ийм бодолтой өөрийгөө голсон, өөрийгөө хайсан, тэ өөрийгөө бусадтай харьцуулсан, бусдыг буруутгасан эмэгтэйгээс хайр ундардгүй юм байлаа. Тэ өөрөөр хэлбэл би Yes. өөрөө өөрийгөө цэнгэлж чадаагүй, би өөрөө өөрийгөө арчилж чадаагүй байхад би үр хөвгтэй ханиа гэр орноо сайхан авч явах тийм боломж чадамж нь ерөөсөй байдгүй гэдгийг маш сайн ойлгож авсан. Тэгээд миний амнаас гардаг үг карьер. Тэгээд би ингэж утсан л да. Окей, би карьер дуртай эмэгтэй юм байна. Тэгвэл би одоо тий насны төгсгөлд очсон гэж бодъё л да. Яг би нэг 60 70-тай тий яг би ер нь бол 90 гарна гэж боддог. Тийм болсон үедээ би юугаар бахархах вэ? Би ямар карьерээр бахархах вэ гэж өөрөөсөө асууж үзсэн л дээ. Ингэж юу н асуухыг ч гэсэн Нара Томсон багш маань бас бид нарт ингэ сануулж ирсэн. Тэгвэл би өөр хүүхдээрээ л бахархна. Тэ өөр хүүхдээрээ би барьж бүтээсэн одоо гэр бүлийнхаа жаргалтай амьдралаар тэ өөр тэ дээр нь нэмээд төгсгөлт нь яг тэр нөгөө карьер гэж болох мөнгө гэж болох юм тэ. Тэгвэл миний хамгийн том карьер бол ээж байх юм байна гэдгийг би хүлээн зөвшөөрч чадсандаа бүр маш их баяртай байгаа. Нара Томсон багш маань бас хэлдэг. Тэр юу вэ гэвэл залуу насныхаа энэ эрч хүчийг хинд үхстэй байвал бизнесээс илүү хүүхдтэй өг. Тэгээ илүү гаргаад бизнесээ хий. Би ийм зарчмаар бол одоо бол амьдарч эхэлж байгаа. За нэгдүгээр энэ болгоно энэ хоёрыг те гэр бүлдээ өгнө, бизнестэй өгнө. Энэ хоёрыг би болгох энергийг эхлээд үйлдвэрлэх хэрэгтэй. Тэрийг үйлдвэрлэхэд бол би эхлээд өөртөө анхаар. Би суралцсан. Тэр цагийг гаргана. Өмнө нь нөгөө гэртэл 24/7 байж идэг ээж гадуур гарахаар яг үнэндээ бол гэр бүлийнхэн бол жоохон дургуутдаг те. Үе нэг амралтын өдрөө чи гэртээ байж л да. Миний амарсан өдөр бүгдээрээ сайхан нийлээд хоолоо идээд киногоо үзээ соёлтаа гэсэн чинь нөгөө ээж нь гараа явдаг болсон. Тэгээд орон цагаар ч гэсэн те хүүхдүүдэд онтуулаад ингээд овооролдоо шамбаралдаад байдаг ээж нь би хичээлтэй гэдэг ингээд суудаг болсон. Тэ ингээд бол гэр бүлийнхэнд бол үнэхээр туггуугаар эхлээд нөлөөсөн. Гэхдээ энийг хүлээн зөвшөөрсөн ээж өөрчлөгдөж яхад чи хичээлдээ ор гэх хэмжээний тэ ингэж гэр бүлийнхэн ингэж өөрчлөгдсөн байлээ. Тэгэхээр би эхлээд өөртөө анхаарсан л гэж хэлмээр байна. Би гэр бүл бизнесээ авч явахын тулд эхлээд өөртөө анхаарах хэрэгтэй юм байна гэж дод суралцсан, эрүүл мэндэд анхаарсан, шинжилгээнүүдээ өгсөн, дасгал хөдөлгөөн хийсэн. Тэгвэл өөрийгөө би яг ямар үедээ аз жаргалтай байдгийм бэ гэдгийг ойлгосон, зорилгоудаа маш сайн тодорхойлж чадсан. Тэгээд нөгөө өөртөө цаг гаргаж сурсан. Өөрийнхөө мэдрэмжийг сонсож сурсан. Тэгэхээр би өглөөнийхөө амьдралыг хүртэл нэг өдрийнхөө амьдралыг хүртэл эхлээд зөвхөн өөртөө зориулж эхэлж байгаа. Тэгээд дараа нь бусдад зориулах тэр эрч хүчтэйгээ болно гэсэн багхгүй юу? Өглөө би босоод ном уншуул уншаад дасгалаа хийвэл хийгээд би ингэж амьдралаа эхлүүлж байгаа. Дараа нь гэр бүлийнхаа хүүхдүүдийн хоолундаа бэлдэнэ. За. Тэгээ өөртөө анхаарч эхэлсэн байна. Тэгээд дараа нь би хүүхдүүд миний эрч хүчийг авах хэрэгтэй. Би өөртөө ингэж үйлдвэрлэж чадсан эрч хүчээ би эхлээд хүүхдүүдтэй өгнө. Одоо хүүхдүүдэд сонсно гэсэн үг. Тэрнээсээ пүшлнэ гэсэн үг ерөөсөө биш. Хүүхдүүдэд сонсно. Нэг уцаарлгүйгээр хамт тоглоно. Нэг ярьж байгаа яриаг нь хажуу тийшээ хар сонсох биш. Нүдрүүн хар сонсно, тэ. Гэхдээ би бол төгс болоогүй. Би энийг нэг дахин хэлье гэж бодож байна. Би алдаагаа бол гаргаж байгаа. Гэхдээ багахан хэмжээ. Би тэр дорн засаж сурж байгаа. Ерөөсөө өмнө нь би алдаагаас гал төмөр бартал гаргаад тэрнээсээ хямраал хэд хоногор хэвдэг байсан бол үгүй. Би алдаагаа тэр дорн засаж сурж байгаа. Алдаа миний гаргах давтамж бол хамаагүй багасан, холдсон. Би энийг бол зарим нэг алдаа одоо тий зодод цохих энэ гэдэг юмаа бол бид 100% халж чадсан. Би өрөөнөөр үнэндээ бол харахалтай байгаа. Хүүхдүүдтэй би ирч хүчээ, гэр бүлтэй ирч хүчээ өгж байгаа. Тэгээд дараа нь би бизнестэй бор яг би нөгөө хүүхдүүд манд баг байгаа болохоор би хагас цагаар ажиллая гэж шийдсэн. Би тэгээд хагас цагаар ажиллаж байгаа. Тэгээд коучингийнхаа ажлыг хийхэд бол би маш жаргалтай байдаг. Гэхдээ яг энэндээ би их цагаа бас зарцуулж чадахгүй байгаа. Үнэхээр шаардлагатай гэсэн эмэгтэйчүүдтэй бол би тулж ажиллаад би бас аяллахаа бизнесээс бахан цагаар ажиллаад ингээл явж байна. Одоо гарсан өөрчлөлтүүд гэх юм бол амьдралд минь юу чухал юм бэ гэдгийг дээрээс нь доош нь би эренбэл сурсан, тэднэртэй цагаа зөв зарцуулсан. Хамгийн чухал нь би өөрийгөө хайрлаж, бусдыг хайрлах эрч хүчтэй болдго юм байна л гэдгийг ойлгож авсан да. За, ерөнхийдөө нэг юм байна. Баярлалаа тий. Тэгэхээр яг ингээ өөрийгөө хайрлах гэхээр хүмүүс маань тий өөрийгөө хайрлах чинь баг амиа удаад байгаа юм шүү. Баг эхлээ хүмүүсийг хайрлая л да. Тэгээ аавыгаа ээжигээ нөхрийгөө хүүхдийгээ төрүүлж
л да. Тэгэл дараа нь би яах вэ гэж манай монгол ээжүүд дандаа ингэдэг штэ эмгтээчүүд те. За би яах хүүхдэлтийг. Тэгээ би яах нөхрөлтийг гэж одоо нэг ингэдэг. За тэгэхээр энэ биш юм аа. Бид нар эсрэгээр нь яваад байгаа учраас бид нар те нэг гацаа руугаа орчт юм байна. За тэгэхээр одоо яг ингээ коучуд харахад те өнөөдөр миний төрсөн өдөр би 44 нас хүрч байна. Баяр хүргэе. За тэгэхэд өглөө те би төрсөн өдрөөр өмнө нь бол яадаг байсан юм. За тэгэл найзуудтайгаа уулзсан те ингээ явах байсан баг. За тэгвэл би өглөө те 6 цагт босоод те бүрдээ коучийн сургалтанд суугаад өглөө фитнестэй яваад те тэгээ ирээд одоо ингээ жама коучтойгоо яриад те энэ нь надад ингээ амар одоо happy те ингээ гоё байгаа аахгүй юу. Гэтэл тэнд охин маань надад хоол хийж өгөөл ингээ суучлага аахгүй те ээжээ ингээ. Тэгэхээр ээж өөрчлөгдөхөд те ээж энергитэй болоход хүүхдүүд яг ингээд дагаал нүдэн сэргээл ингээд ятгахтаа ээжээсээ айхгүй юм а ярина. Хүүхдүүд чи ярмаар юм байсан ч биднээс айгаад хэлж чадахгүй шүү дээ. Ээжүүд нь ууралчих юм чинь. Тэ? Скол бол урдаас нь тэ чи тэхгүй яасан гэд нэг юм сонин зааварлаар тэ ийм өгдөг учраас хүүхдүүд ингээ ярьж чаддггүй. За тэгэхээр хараа ээж одоо жам коуч маань хамгийн гол хэлээд байгаа зүйл нь тэ ээж энерги эхлээд үйлдвэрлэж өөрийгөө эхлээд хайрлах хэрэгтэй гэдэг зүйлийг ярьж байгаа нь шүү дээ тий. Та боддоо өөртөө итгэлгүй, унжийцэн тий. Тэгэл ингээд өөртөө амар юм сэтгэл готрлын мэдрэмжтэй бүхэл юм нь болохгүй бүтэхгүй байгаа гэдэг зүйлийг байнга мэдэрч байгаа эмэгтэй хүүхд руугаа юу ярих вэ? Дандаа болохгүй бүтгүй юмыг л ярина. Хүүхдийн бүх сул талыг олж харна тий. Үйлдэл болгон дээр нь баг ингээд цензур тавиад эхэлдэг. Гэтэл хүн чинь алдаатай оноотой юм биш тий. Хүн чинь тий төгс биш юм биш тий. Тий. Би зүгээр л өнөөдөр хичээж байгаа л хангалттай гэдэг энэ зүйл хүмүүсийг айгүй амархан ингээд өөрчлөөд идэг. Гэхдээ энд мэдээж процесс цаг хугацаа орж байгаа. Тэгэхээр энэ эмэгтэйчүүд чинь өөрсдөндөө маш удаан ажилласан байгаа шүү. Тэ? Тэгэхээр хүмүүс маань бас нэг юм түргэн хурдан бүхлээр нь тэ заас наадах чинь тэгвэл өнөөдөр сураад маргааш хийчих гэдэг нь аюу боломжгүй байдаг. Энэ дээр чинь бид нар бас ингээд жоох анхааралтай хандах хэрэгтэй болж байгаа. За тэгэхээр одоо ингээд хамгийн сүүлийн үгийг те хамгийн сүүлийн одоо асуулт би асуумаар байна. Тэгэхээр би жама коучтой те өөрөө ингээд хэлмээр байгаа зүйл юу байна? Тэгэхээр midlife нас гэдэг чинь шүү те хамгийн ундаг нас юм байна. Тэгээ бас босдог нас юм байна шүү те. Энэ талаар ч юм уу те та маань ингээд одоо өөрийнхоороо те жама маань ингээд хэлээд өгөөч ээ. За баярлаа. Маш их баярлаа. За би одоо миний яриаг сонсож байгаа эмэгтэйчүүд голчлон 30 нэмэгт 40 нэмэх эмэгтэйчүүд байгаа хаа гэж бодож байна. Яг өөр хүмүүс ч байгаа. Тийм насны хүмүүс бас ойр хавьд ч байгаа бол бас ширдээ тэр хүнд бас энэ яриаг хүргээсэй гэж хүсэж байна. Би одоо яг ингээд өөрийнхөө ингээд буцаад мэдрэмж рүүгээ оръё л да. Тэр нь одоо юу вэ гэхээр би чадахгүй юм байна. За ингээд дуусъя гэдэг бодолтой хамгийн аимшигтай бодол байдаг. Энэ бодол яг ямар зүйлийн дараа ирдэг вэ гэхээр ямар нэгэн тийм урам хугарах үйлдэлийн дараа ирдэг байхгүй юу? Одоо тэнэгтээ амар хөнгөн зүйл байдаг шүү. Тэр нь юу вэ гэхээр ханиасаа за ийм хэж зүйлийг чадахгүй мó гэдэг те. Эсвэл хүүхдээсээ хүртэл тиймэрхүү үг ирсний дараа яг тийм үүнэл жижигхэн зүйл байхгүй. Тэр хүмүүс биднийг өвтгий гэж хэлээгүй байдаг. Одоо бид нэг ингээл гэртээ ингээл сууж байхдаа ингээд бид нар ч өмнө нь те компьютер дээр Excel дээр ямар гоё юм хийгээл те үзүүлдэг байлаа, шивдэг байлаа. Тэгсэн чинь тэр чадвар матурд ингээ байхгүй болчихдог байхгүй юу? Утасны бидлэг ингээ хүүхдээсээ долоон дээр болсон те. Яг нэг тийм нэг урам хугарах үед нэг хань жил маань өвөө чи энийг чаддгүй юм уу тэр гэсэн нэг те нэг юм үед ингээ айгу урам хугардаг. Гэхдээ яг тэр үед ингээ болий би ингээд үлдээ. Одоо нэг хийж байгаагаа л нэг те нэг гайгуухан хийгээл ингээд дуусъя гэж боддог. Яг юм бодолтой яваа эмэгтэйчүүд минь байгаа бол энийг өөрчлөх ёстой бүрэн боломжтой. Таны дотор ингээд хүн болгоны дотор ингээд кино үзээд ч юм уу те бусдын яриаг сонсоод ч юм ингээд гал асах үе байдаг шүү дээ те. Би ч бас ингээд чадах юм байна штэ гэсэн нэг тийм бодолт чинь те би ч бас энийг бүтээж чадах юм байна штэ энэ гэсэн тийм бодол орж ирж байгаа бол тэр үнэхээр боломжтой байдаг. Энийг та бүр үнэхээр бүтээх боломжтой байдаг. Дунд насны хямрал байгаад баг баярлах хэрэгтэй. Эн чинь чамд юу болохгүй байна вэ гэдгийг яг гаргаж илрүүлдэг ийм л нас байгаа байхгүй. Тэрнээс хойш хямраад готролтой ороод тэрнтэйгээ эвлэрдэг нас нь биш юм байна. Яг уу ер нь бол ингээд бага насндаа өөрийгөө ингээд үнэхээр сайн олцсон, өөрийгөө те таниад мэдсэн, юунд дуртайгаа мэдсэн, дээр нэмээд одоо юу гэдэг дуртай дургуугаа хилээд өөрийгөө бүрэн илэрхийлээд хиймээр байгааг хийж чаддаг эмэгтэйчүүд яг энэ дунд насны хямралын үед юу гэж яадаг вэ гэвэл өөрийгөө эргэж ханаад баг хямардагчгүй юм билээ л дээ. Юу нь өөрийгөө эргэж хараад би ч ийм мөрөөдөлтэй явж байгаад энэсээ жоохон хазаацсан юм байна шүү. Тэгвэл энийг засъя л да, тий? Эсвэл би энийг уг нь бол нэг
ингээд тий одоо зорилго мөрөөдлийн энэ маань ийм байсан юм байна. Тэгвэл тэрнээсээ ингээд жоохон одоо хурж амжаагаа бол ингээд энийгээ өөрчилчихъя л да гэдэг юм уу тий ингээд юм үүдлээ өөрчлөөл ингээд тэг шугамаа гаргаад ингээд явцдаг байхад ингэх боломжтой юм байна. Бид нэр ингээд хямраа тэнд унж байгаа байхгүй. Энийг яг тэр эмэгчээчүүд шигээр өөрчлөх боломж байдгийн байна. Гэтэ энийг чадсан мэдсэн хүнээс нь бол зөвлөгөөгөө аваад энийг өөрчлөх бүрэн боломжтой. Та би чадахгүй маань би болохгүй маань гэсэн энэ мэдрэмжтэйгээ үлдэх шаардлагагүй. За энийг ингэж болно. Бас нэг юм нэлээд тийм орлоготой зүтгэлтэй хүмүүс байдаг шүү дээ тий. Ном унсаар агаад учрыг олдог ч юм уу тий. Подкаст сонссоор агаад учрыг олдог. Тэрийгэ тууштай хийдэг эмэгтэйчүүд бол байдаг аа. Гэхдээ ихэнх нь чаддаггүй л байхгүй юу. Энэ хугацаагаа товчилж тий тэрийг олон жилийн дараа хийж чадаж магадгүй. Гэтэ мэдээ цаг хугацаа нэлээд өнгөрцөн байна. Цаг хугацаагаа товчлыг гэвэл коучтой ажиллаарай гэж би үнэхээр хүсмээр байна. Заавал надтай байх алуугүй шүү. Ер нь бол энэ талаар яадаг маш олон эмэгтэй байгаа. Тэрнтэй ажиллаарай. Тэр над нэг хар дарсан зүүц шиг тэр нүхнээсээ өөрийгөө бүр суг татаж гаргаарай. Дөрөн отгоо коучийн манд хэлсэнчлэн энэ бол шат дараалтай. Цаг хугацаа их ордог зүйлээ. Ганц зүйлээр бүдэрч унаад би чадахгүй мэн гэж бодлохгүйгээр дахин оролдоо орой. Ерөөсө тууштай байл таныг үнэхээр шагнах болноо. Тэгээд дунд нас гэдэг чинь бас нэг юу вэ гэхээр надад идэвхтэй амьдралын хугацаа бас тийм их биш байгаа юм бэ шүү гэдгийг бодоод димидвэл цагаа зүгээр санаа зовоод цагаа бархаа болох ёстой тийм нас байдаг юм аа. Тийм болохоор цаг хугацааг товчлаад яг юу хүсэж байгаа. Та яг ямар амьдралыг бүтээмээр байгаа. Гэр бүлээ яг ямар байлгамаар байгаа. Ямар зорилго мөрөөдлийнхөө төлөө явмаар байгаа. Зүгээр цаг алдалгүй тэрнийхээ төлөө яв. Үнэхээр тэндээ бүдэрж унаад байгаа бол коучтэй ажил. Тэгээд яг өөрийгөө бүр хүснээрээ бүтээж жаргаж амьдраарай гэж хэлмээр байна да. За баярлалаа. За, сток баярлалаа тий урилга маань хүлээж авч тий үнэхээр гайхалтай зүйлүүдийг хуваалцсан Жама коучд үнэхээр баярлалаа. За та нар маань тий яг энэ midlife-ийн энэ гацаанд орчихсон байгаа бол тий та 30 нэмэх тий 30 нэмэх 40 нэмэх юм бүсгүүчүүд байгаа болвол Жама коуч маань ганцаарчилсан хагас цагаар өгж байгаа юм байна шүү дээ. Хагас цагаар багтан цагаар яг шаардлагатай гэж байгаа хүмүүст өгж байгаа юм байна шүү тий. Та магадгүй өмнө нь карьертэй байжгаад гэртээ суусан эмэгтэй бол Жама коуч бүр илүү сайн туслана. Бүр илүү сайн. За тэгэхээр коучүүдийг яаж сонгодог вэ гэхээр та нар маань бидний ярьсан яриануудыг сонсоод видеонуудыг үзээд тэгээд ингээд дуу хоолой те энерги тэр ярьж байгаа зүйл нь одоо танд их тусч гин үү их тийм наалтцтай санагдаж гин үү те тэрүүгээр нь сонгочдөг байгаа. За тэгэхээр манай топ коучинг академид бол айгүй олон төрлийн айгүй олон нийштэй маш олон коучуд байгаа. За энэ дотроос танд таарах коуч байгаа шүү тий нэг хүний ярьж байгаа сонсоод таалагдахгүй ч болно. Тэгвэл өөр бусдынхыг нь үзээрэй. Өөрийнх нь төлөө аягүй тийм гоё итгэвчтэй үнэнч байгаарай. Тэгээ та нарын минь амьдрал бол та нарын амьдрал шүү дээ тий. Тэгэхээр Жама коучийн саяны хамгийн сүүлийн хийсэн үг нь надад бүр амар гайхалтай санагдлаа тий. Midlife нас гэдэг чинь одоо хямралд оруулаад байгаа боловч энэндээ баярл тий. Эн чинь өөрийгөө харах тэр яг боломж нь байна шүү. Тэгээд тэндээ гацаад унаад үлдэхгүйгээр босоод ирэх боломжийг нь ингээд түлхүү хараарай гэд хэлчлээ шүү дээ. Тэрэн лугаа яваарай. За тэгэнгүүтээ энэ нас чинь бас хийдэг бүтээдэг нас чинь бас их богинохон манайхаа. Тэ жоохон бага хугацаа шүү. Тэ бид нар одоо зарим хүмүүс ингэдэж шүү дээ. Аюу гоё юм сонсохдоо би энийг 10 жилийн өмнө мэдсэн болоосай гэ ярьдэн шүү дээ. Тэгэхээр тэгж алдахгүй тулд коучийг хэрэглээд байгаа шүү дээ. Тэ хурдан чиглүүлээд өгье. Тэгээ танд хараагүй үнцгүүд чинь ингээд асуугаатай хэлээд өгье. За тэгээд имжлээд өгье гэдэг зүйлийг ярьдаг байгаа шүү. За тэгээд өнөөдрийн маань ярилцлаганд ирсэн Жама коучтой үнэхээр их баярлалаа. Тэгээд битээрийг үзэж байгаа олон эмэгтэйчүүд яг энэ зүйл хүрээсэй гэсэн хүмүүстэй шеэрлээд өгөөрэй. Тэ. Тэгэхээр бүсгүүчүүд минь өөрсдөө хайрлаж амьдрцгаая. За баярлалаа. Өнөөдрийн ярианд өндөрлөө. За дараа дахин уулзлаа. Түр баяртай. За